Сүүлийн үед энэ битчид цахим мөрөөдөө тоглоомчид заллих үйлдэл нэлээд олон болоод байна л та. Өмнө нь бол яг хуу заллах гэмт хэргийн холбогдогч нарыг олоод гэмт хэргийн замаар олсон хөрөнгө орлогыг хураагаад тодорхой хэмжээгийн хохирогчд барагдуулаад ингээ хохирогчийг хохирлгүй болгох ийм арга хэмжээнүүд бол явагддаг байсан. Сүүлийн үед нөгөө цахим мөрөөдөө тоглоомтой холбоотойгоор бит тавьдаг улсуудтай холбоотойгоор нөгөө заллингийн замаар олсон мөнгөө гадаадын данснууд руу тэр тухайн сайтууд руу цэнэглэлт болгоод явуулчихдаг. Ингээд эргээд тухайн хохирол хорвшиг барагдуулахад айгу төвхтэй байдал ингэж үүсчихэд байгаа байхгүй. Тэгэхээр би та нарт юу гэж зөвлөх гээд юм гэхээр нэгдүгээрт эргээд хохирогчд хин нэгэнтэй санхүү мөнгө зээл худалдах авах харилцаанд орохдоо маш сайн хэрсүү хандаж гэрээ контрактын сайн шалгаж энэ хилцэл биелэгдэх боломжтой юу гүй юу гэдгийг нэлээд сайн дүнсний үндсэн дээр харилцаанд орж явахгүй бол энэ нөхөр заллин хийчих юм байна да хийхгүй байх та гэдгийг бол бид нар гараад гаднаас нь хараад ялгах шалгаж тогтоох үндсэндээ бараг боломжгүй болчихж байгаа байхгүй. Хоёрдугаарт энэ бит тавиад зугаа олгоод эсвэл энэгээр мөнгө олж болох юм байна гэж бодоод байгаа залуучуудтай хандаж хэлэхэд за та нэгдүгээрт бол өөрийнхөө мөнгийг тавьж өрн таараа хийдэг. Хоёрдугаарт хүнээс мөнгө зээлдэг. Гуравдугаарт хүнээс мөнгө зээлэхдээ худлаа үнэ ярьчдаг. Энэ сүулдэ заллах гэмт хэргийн шинжтэй болоод эхэлнэ гэсэн үг. Тэгээ ингэж явсаар хагаад та нэгдүгээр зөвхөн өөрийнхөө хөрөнгө хөгжлөөр хохирох биш. Бусад этгээдийн хөрөнгийг тухайн гэмт хэргийн улмаас алдах. За тэгээ өөрөө гэмт хэргийн холбогдогч болох, эрүүгийн хариуцлага хүлээх, ял шийтгүүлэх, хоригдох, цагдагдах ийм нөхцөл байдал руу явандаа хүрээд байна шүү гэдгийг та бүгдээ дахин сануулах гэсэн. Тэгэхээр ингээд анхаарал тавьсан явдал баярлалаа.